Бас энэ чинь яг одоо чинь таргалуулах энэ чинь ер нь бол эрүүл мал те. Одоо эрсдийн төлөвлөгөө мал чинь хоол тижээлдээ сайн дархлаа сайтай учраас тарган твэрэг урдаа авнаас юм сайн л байна л да. Тэгээд моржийн тусдаг зарим үедээ таргалах шаардлагагүй ч үе шүү дээ. Үйж явах явцтай. Тэгэхээр чи яг тэр тал дээр нь хүмүүс тохируулж чадахгүй бол алдаа болоо муу байна гэл ингээл яригдах юм байна л да. Хамгийн гол нэг юу хэмд одоо сайн одоо ажиллаа сайн хийгээд тэгээд нөө сэргээх үедээ гэхдээ энэ зүйл чи өөр нэг бол тогтмол өгж яхад нөгөө нэмэлтээр өгдөг зүйлүүдээ хасаа тохируулаад ингэж л явна гэхээс ш. Одоо энэ эрдэс мэрцийг бол байнгын тогтмол ингэж ижил үр дүн гарах юм бэл. Манайх бол тижэл өгөх болгондоо хавсарч хэрглэж байгаа. Одоо энэ мөрөнд тижэл өгөх бол заавал энд ягаад гэвэл одоо нэг obvious хэвгийг хамт зураад мемогод зэрэг зурдаг. Тийм. За энэ жилийн хувьд яах юм бол хавар ер нь бас морд айгүй сайн тавьчихж байсан. Миний хувьд яг 12 сард хэрэгэлсэн баг. Яг 12 сард морд орж ирээд идэлж байгаа л 1 сар өнгөрөөгөл тижэл идэж байгаа л да ер нь багадуу бол тогтмол идэж явж байгаа. Тэгээ хавар ер нь анзаарчихсан зүйл морд бас хамаагүй тийм сэргэх тал дээр айгүй сайн л байсан л да. Өнгө зүс сайтай бас нэг ер нь тижэл авах тал дээр хамаагүй л үр дүн үзүүлсэн. За тэгэл ер нь яг нөгөө өмнөх жилүүдэд